Weiteres Team aus der Mongolei. The Power of the Four Elements. Moondance, auch aus der Hauptstadt Ulaanbaatar. Wow, that's a good question. Also to go in the city. За Moondance хамтлаг маань энэ жил яг дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд 8 дахь жилээ оролцож байна. Анх одоо тэмцээнд оролцож байгаатай харьцуулах юм бол тамирчид маань туршлагатай болсон, баг хамт олон бон тэр чигээрээ тэмцээнд оролцох юм дадлага туршлага суулсан. Тэгээд тэмцээнд оролцохын гэхээрээр бас ингээд харах өнцөг маань өөрчлөгдөж сэтгэлгээ маань илүү тэлдэг, илүү зорилго маань том болж байгаа гэсэн үг л дээ. Тэгээд энэ жилийн бүжиг тавилтын онцлог энэ жилийн хувьд болохоор бид нар бас өмнөх жилүүдийн одоо алдаа онооноос суралцаад энэ жил бас дэлхийд бас алдартай тамирчдын бүжиг дэглээд байгаа тэр багшийг бас уурах боломж олдоод тэгээ тэр багш маань одоо хоорондоо ярилцаад яагаад тэр хүнийг сонгосон бэ гэхээр яг бидний одоо үнц нь яг боддог зүйлтэй тэр хүний бодол санаа яг давхцсан учраас нийлсэн учраас одоо тэр хүнийг Тон Гритен гэдэг Нидерландын дэглээч багш байгаа. Тэгээ энэ хүнийг урьж авч ирсэн. За миний хувьд болохоор бүжиг дэглэхдээ ийм Монгол гэдэг үнэр оруулах юмсан гэж юу нэг хичээдэг. Мэдээж монголчууд бүжиглж байгаа. Гэхдээ бүжгийнхаа утга санаагаараа өөрсдийнхөө энэ оролцож байгаа тэмцээн уралдаанд үзүүлж байгаа энэ үзүүлбэрээрээ дамжуулж бас монгол үнэрийг оруулж өгөх юмсан гэж юу нэг бодож бүжгээ дэглэдэг. Тэгээд энэ хүн болохоор яг энийг бас дэмжиж тэгээд эхний санааг асуусан. Одоо зохиомжийн санааг асуусан. Би болохоор ер нь 2 жилийн өмнөөс 8 шарга гэдэг бүжиг дэглэх гэсэн аюу бодолтой байсан. Тэгээд ер нь 8 шарга юм уу, бүртчөнгөө марал эсвэл чонын тухай ч юм уу те. Тэгээд махбод гэдэг саналыг бол би өгсөн. Одоо Монгол бол ингээд гал ус хий гэдэг ч юм уу те. Махбод эсвэл одоо уул усны савдаг ч юм уу. Нэг юм байгаль дэлхийг эрхшээгч ч юм уу. Ер нь ингээд байгаль дэлхийтэйгээ холбоотой ер нь нэг юм зохиомж олон санаанууд хэлсэн. Тэгээд тэр санаа дотроос одоо дэглээч багш маань махбод гэдэг санааг хүлээж авсан. Тэгээд бараг тэрийг сонсоод ингээд шар усанд босч яах гэж надад хэлсэн. Дэлхий бол нэг л байгаа. Хоёр дахь дэлхий гэж байхгүй. Одоо Б хувилбар гэж байхгүй. Тэгээд энэ дэлхий дээр байгаа бүх зүйл ингээд тэнцвэртэй байж иж бид ингэж оршин тогтнож байгаамаа. Тэгээд энэ тухай бүгдээрээ өгүүлье. Одоо энэ нийтээрээ энэ дэлхийн нийтээрээ ер нь энэ байгалийн тэнцвэртэй байдал алдагдчихж байгаа энэ үед энэ санаа бол маш хэрэгтэй, маш чухал санаа байна гэж дэглээч маань бас дэмжсэн. За тэгээд бидний ажил яг эхэлсэндээ
Маш олон бүжгийг амжилттай тэгсэн. Энэ камер нь явж байгаа юм уу? За ингээд амар стресстэй сэтгэл зүйн асуудлуудаа дотроо ингээд яг шин дэглэлт шин бүжгийн хувьд бол ийм гоё огшоосон, омгшуулсан сэтгэл хөдлөсөн хөдөлгөөнд амар ихтэй байдаг. Яг одоо орж ирж байгаа гэх юм бол яг бид эдийн үлдэг чаачаа айгу гоё. Тий. Шамбал. Тэр их гоё байдаг. За судал дээр шууд хийгээд үзүүлчихөө. За бүжгийн бэлтгэл маань 8 цагаас эхлээд жижиг зааланд эхлээд тэгээд 8:30-аас ер нь бол үргэлжилж явсаар агаад 10 цагаас том заал руугаа шилждэг. Шилжээд шөнийн 2 хүртэл ер нь бол бэлтгэл хийж байгаа. Тэгээд гэртээ арай л унтахсаар идэл 3 болдог, заримдаа 4 болдог. Тэгээл өглөө хичээлтэй хүмүүс маань 7-6 гэж басаад хичээлдээ явдаг. Ажилтай хүмүүс нь ажилдаа явдаг. Тэгээд заримдаа яг ажилгүй өдөр тааруул нэг 10 цаг хүртэл бас арай жоохон илүү унтнаа. Бүжиглж явах үед ер нь бол айгүй олон янзаар ер нь бол фокуслж төвлөрөх хэрэгтэй. Тэгээд миний хувьд бол би бол яг сэтгэл дотроо өөрийгөө фокусдаг. Одоо өөр ертөнцид очдог гэсэн бүжигнүндаа. Ингэснээр илүү их төвлөрч би өөрийнхөө хийж чадахгүй байгаа зүйлээ хийх чадвар одоо өөртөө бий болгодог гэсэн. Би болохоор яг бүжгийн эхлээд фокус өгөхгүй бол тэгэл нэг донд нэг инээж минийх үйл гарах юм бол тэгэл жоохон ингэчдэг. Тэгээ хүчээ өөртөө аяguсан хадгалж бусдад бас нөгөө нэг хүч өгж бүжиглэхийг аяг хичээдэг. Тэгээд ерөнхийдөө гүйцэтгэлээл бүжиглэх болгондоо гүйцэтгэлээ нэмэгдүүлэхийг хичээж бүжиглдэг. Тийм байна. За манай багийнхан бол бүгдээрээ л одоо өөр ингэсэн одоо ажилтай, өөр ингэсэн мэргэжилтэй. За тэгээ оюутнууд ч байгаа. За тэгээ 10 жилийн хүүхдч байгаа. Бүгдээрээ хичээл намаа дуусгаад дандаа оройн цагаар цуглардаг. Гэхдээ бүжиг тавилтын үед бол зуны хугацаанд бол дандаа бүтэн цагаар өдөржингөө бэлдчихсэн. Одоо сүүлийн үед бол дандаа оройн цагаар хэлж байгаа тийм. Тэгээд яг энэ маань бол бас Германы цагтаа бас дөхөв хуваартай гэж бас хэлж болно. Ер нь бол дандаа оройн шинийн цагаар бэлтгэл хийдэг. Бидний тэмцээн ч гэсэн дандаа яг Монгол дандаа орой болж яхад тэмцээн маань эхэлдэг учраас яг тэр цагийг сонгож бэлтгэлээ хийдэг. Миний хувьд бол яг бүжгийн яг дунд хэсэг яг 2 дугаар хэсэг эхлэх үед айгүй гоё мэдрэмж авдаг. Яг тэрэн дээр би сэтгэл доторх одоо Монгол арагшинга арагшинга гарахгүй шиг санагддаг. Хөдөлгөөнөө хийгээд үзье та. За одоо яг хөдөлгөөн Монгол бүжгийн хөдөлгөөнөөс би согсралт хийдэг учраас тийм бүрний согсралт хийдэг учраас амар гоё мэдрэмж авдаг. Мөн дээрэс нь зарим үедээ маш хүнд зүрхэн араас дуусдаг учраас заримдаа бас ер нь бол говь өөхөө ял их гардаг. Тэг октодоо маш сайн төшөлтэй авахгүй бас болчихгүй тийм. Is what we breathe. There's only one of us. There is no. Энэ бол гадны соёл шүү. Oh my gosh. Энэ бол гадны шүүгчнэрт зориулсан гэхээс илүү дэлхийд зориулж таад бүжиглээ. Тэгэх юм бол илүү юм сэтгэлгээ чинь тэгж харж байгаа өнцөг чинь өөр болно гэсэн. Яг энийг хэлсний дараа бол нэрээ үнэхээр тэгж бодогдсон. Тэгээ ер нь бол бидний зорилго чинь одоо урлаг спортоор хичээлдэг те энэ амжилттай яваа улсуудыг хараад дараагийн үеуд маань, үе тэнгийнхэн маань ер нь ингэж үлгэр дуурайл авах хэрэгтэй. Тэгээд яг энэ бол бидний бас ингээ бас нэг туйлын зорилго те. Яг энэ өөрсдийнхөө чиглэлээр хичээлж байгаа зүйлээрээ өөрсдийнхөө хийж байгаа юмраа нийгэмдээ ингэж үлгэр дуурайл болж явах бол одоо
тамирчин одоо урлагийн улсуудын хамгийн гол үүрэг гэж боддог. Басаа тийм ч бах. Тэгээд бидний зорилго бол бас Монгол гэдэг нэрийг өндөрт авч явах, монголчуудаа дэлхийн нийтэд танилцуулах. Тэгээд Монгол гэдэг чинь юм тусгаар тогтносон юм улс байдаг шүү. Монгол залуучуудын ур чадвар бас ийм хэмжээнд явж байгаа шүү, тэ. Ингээм Монгол хүний ур чадварыг дэлхийд таниулъя гэдэг ийм том зорилготой. Тэгээд энэ зорилгодоо хүрэхэд бид нар мэдээж энэ медальт байранд орох, одоо дэлхийн аварга болох энэ зүйл бол маш чухал. Тэгээд энэ жил бод бид нар тэр зорилгодоо хүрэх нэг алхмыг урагшаа хийн л гэсэн бодолтой байгаа. Аяны найруулга хийхдээ бас дандаа хамтлагийн бүх гишүүдээс бид нар энэ өөрт нь таалагддаг, яг одоо тэр аян дээр чи бүжиглэхийг хүсдэг, ингээд эсвэл ингээд Монгол үнэрсэн гэдэг юм 3 төрлийн сэдвэр хүүхдүүдээс аяг бүгднгээс нь авсан. Тэгээд энэ бүх хүмүүсийг одоо цуглуулсан аянаас нийлүүлжээж өнөөдрийн тайзан дээр бүжиглэх аюул гарсан. За энэ удаагийн бүжгийг би харахтаа давуу болон сул талтай гэж дүгнэж байгаа. Юугаараа давуу вэ гэхлээр маш сонирхолтой дэглэлт. Маш сонирхолтой. Одоо бүжгийн олон төрлийг оруулсан. Ялангуяа тэр нөгөө аянд маань одоо Монгол хөөмийн харьхраа тийм орсон. Ер нь Монгол илүү их үнэрсэн бүжиг. Тэгээд бүжгийн бусад бас төрлүүдийг шигтгэж өгсөн. Монгол бүжгийн ганц нэг одоо хөтөлбөрөөнүүд орсон. Илүү юм сонирхолтой бүжиг гэж харж байгаа. Харин сул тал нь юу вэ гэхээр ер нь дэлхийн нийтээр одоо энэ хамтлаг одоо бүжгийн спортын латин хамтлаг бүжгийн төрөлд өмнө хийгддэг байсан одоо стандарт гэх юм уу одоо нэг юм тавилтууд байдаг л да. Ингээд дараалсан хөтөлбөрүүдийг араас нь хийдэг. Ер нь яг тийм бүжгийн утга санаа гэхээсээ илүүтэй дараалсан хөдөлгөөнүүдэд илүү их анхаардаг. Энэ хэв загвартаа одоо шүүж байгаа одоо шүүгчд ч юм уу те. Эндээ илүү нөгөө баригдаж биднийг шүүхвэ гэдэг дээр бас айж байгаа. Нэг бол бид нар маш сонирхолтой байна. Нэг бол өмнөх бариаж хамгаалахгүй байх магадлалтай. Хүн үзээд ингээд өөр л одоо юу төрөх бах л да. Гэхдээ ямар ч байсан үзээд бол хүн болгонд нэг юм бодогдох байхаа. Би ч гэсэн өөрөө хаяа үзэхэр ингэ шаруус босдөө шүү. Тэгээ магадгүй тэр Монгол дуу хүмүүс яваад Монгол бүжгийн хөдөлгөөнүүд ороод байгаа болохоор бас тэгээд байгаа гэж магадгүй. Таалагддаг сая хөлгөөгийн тэр бэлдэг чачаа. Тэрний араас өөр бас нөгөө нэг октоодын ромбагийн хэсэг дээр нөгөө үргэлжлэл тийм үргэлжлээд хөвгүүдтэй ингээд чирүүлээд ингээд амраад явж байгаа. Манай бүрслийн хэсэг байгаа. Тийм. Ер нь энэ жил нөгөө төрөкүүд болон одоо нөгөө бүжгийн элементүүд айгу гоёор шинээр орж ирсэн. Тэгээд октоодод ялангуяа айгу их сууж боссон нэлээд нюанстай хөдөлгөөнүүд байгаа. Тэгээ газрын хөдөлгөөнүүд болон октын яг тэр нөгөө нэг урсж байгаа усны хөдөлгөөнүүд бас айгу гоё. Тэр хэсэг дээр бүр ягаад ч юм яг Монгол эмэгтэй аргааш гардаг. Тэгээд нөгөө нэг бөөнөрө болж байгаа нөгөө нэг жав идэг штэ тий. Яг тэр хэсэг. Тэгээ сая яг энд хийсэн чинь яг дээш харсан чинь яг гэрээс ингээл нөгөө типүүзэр яг тэр юу ингээл нэг юм тэнгэр аян нэг эргээ үүл нэг юм донд ингээл ингэж аим шиг санагдсан сая. Нэг ер бусыг санагдсан. Жишээл гэх юм бол надад хамгийн хэцүү байсан зүйл нь ажлын амьдралын тэгээд бэлтгэлийн ингээд өмнө нь болохоор ажил амьдралын баланс гэж ярьдаг байсан бол одоо ингээд бэлтгэл гээд бараг 3 зүйлийн баланс тэнцвэржүүлэх болсон. Тэгээд энийг яг зохицуулахад хамгийн хэцүү байсан. Яг энэ ажил амьдралыг тэгээд бэлтгэлийг энэ гурыг балансыг тэнцвэржүүлэх нь хамгийн чухал байсан. Яг бол тэмцээнд явах үед маш их хэмжээний зардал гардаг. Тэрийг нөгөө ажиллаж хөдөлмөрлөхгүйгээр бид нар бий болгож чадахгүй. Тэгэхээр яг энэ санхүүгийн асуудлуудыг бид нар
яг шийдэхийн тулд яач ч нөгөө өглөө унтмаар байсан ч гэсэн өөрийгөө бараг те за чи босох ёстой шүү гэж үстэл мөнгө чухал шүү те мөнгө хэрэгтэй шүү яачгүй те нэг хүний 10 сая төгрөг заа окей тэрнийхээ 5 сая нь боллоо за ингээл 50% хүлээ гэдэг ч юм уу тэр санхүүгийн асуудлууд байсан тэгээ бүгдийг нь яг одоохондоо ингээд өөртөө чадчихнэ гэрээ шийдээд явж байна. Тэгээ яг бидний хамгийн том асуудал болох ажил амьдрал бэлтгэл тэгээ бас санхүүгийн ингээд айгүй олон асуудал байна те бүгдийг тэнцвэржүүлж байгаа бас хамтынхаа бүх гишүүдээр маш их бахархаж байна. Бэлтгэл гэмтлийн асуудал одоо хамгийн тулгардаг том асуудал. Тамирчны угаасаа хамгийн том дайсан бол бас бэлтгэл гэмтэл байдаг. За тэгээ манай чинь болохоор одоо жишээ нь сагт болвол бэлтлээ ихэд ингээд байр маяр одоо үзэхгүйгээ шууд өөрийнхөө нэг холбон тоглогчийн байрлал гаргаа явуулчих болдог те. Энэ дээр болохоор яг тэр өөрийнхөө орон зайг аваад яг хайрцагаас ээжлээ партнертайгаа гар нийлцсэн болохоор одоо нэг гар буулгарахад ч юм уу жижигхэн л асуудал гарахад тэгэл эвгүй болж хувирдаг. Бэлтгэл гэмтлийн асуудал сүүлийн үед манай хамтлагт нэлээд байгаад байна. Жижиг сайжиг те. Гэтэл энэ бүгдийг давж туулаад одоо энэ хүрсэн байна. Одоо тэгээд нэг жоох хугацаа үлдэж байна да. Энэ болтол бие сайн хайрлаад гадуур дотор явахтаа хүртэл одоо нэг маш болгоомжтой зөөлөн гიშгэж явдаг болчиход байгаа. Тэ илүү дотоо хөдөлгөөн ер нь хийхийг ер нь одоо өөрөөрөө хориглол байж байгаа да. Миний бодлоо. Монгол дахь бэлтгэлийн хувьд бол юуны бие бэлтгэлийн асуудал гэхээс гадна бас нөгөө нэг сэтгэл зүйн амар их юутай байдаг л да. Хүндрэл тулгарч идэг одоо санхүү гэж хэлсэнтэй бид нэр зардлаа хаанаас олох уу яах вэ тэгэл ар гэрээс авахуулаад өчлөн олон байдаг тэгээд яг Европт очиод бэлтгэл ихээр энэ бүх одоо асуудлаасаа холдоод тентх бэлтгэл маань их үр дүнтэй болдог. Би Moon Dance хамтлагтай хамтарч ажиллах тухай маш удаан бодож ирсэн. Тэднийг өөрийнхөө мэдрэмж бодлоор аялуулахыг хүсч байсан ч яг ингэж бодит болно гэж үнэхээр бодож байсангүй. Бодож хүсч байсан зүйл маань яг л биелэлээ олсон мэт гайхалтай сайхан байна. Монголд байсан хугацаа маань маш гайхалтай байлаа. Би хизээч монголчуудыг ийм ээлдэг, нээлттэй сэтгэлгээтэй хүмүүс гэж бодож байгаагүй. Бүх зүйл л төсөөлснөөс дээгүүр байлаа. Яг үнэндээ би энд ирэхдээ ямар ч төсөөлөлгүй байсан. Тиймээс үнэхээр гайхалтай байлаа. Бэлтгэл сургуульд маань маш сайн явж дууслаа. Миний хэлсэнчлэн тэд нар үнэхээр нээлттэй сэтгэлгээтэй. Мэдээллийг яг л хөвөн мэд өөртөө шингээж байсан. Тэр нь үнэхээр гайхалтай. Бид өдрийн турш урт бэлтгэл хийдэг байсан учраас зарим бүжигчдад маань анхаарлаа төвлөрүүлж ажиллахад нь магадгүй хүндрэлтэй байсан байх. Заажиг. Бид чачиж явж. Нэг юм уу? Тэхүү. Нэ муухай. За тэгээд багш бол мэдээж бэлтгэлийн цаг эхэлсэн үед бол багш тийм учраас ер нь бол бүжигтэй холбоотой бүхэл асуудлуудыг бид нэр зөвлөнө. Харин бүжгээс гадуур үед бол миний одоо амьдрал дээр их яг л аав шиг л байдаг. Үргэлж хамтдаа маш их цаг хугацааг хамтдаа өнгөрөөдөг учраас мандад маш их төвлөрөл, эрч хүч тэгээд төсвөр төвчээрийг олгодог гэж би бол хувьдаа боддог. Тийм. Энэ дэлхийн 200 гаруй улс те 7-8 тэрбум хүн дотроос Монгол хүн гэдэг нь яг юугаараа ялгарх юм?
Тэгээ Азийг төлөөлдөг, бүр Монголыг төлөөлдөг. Тэгэхээр энэ бүх зүйлээрээ бид нар яг тэр одоо Монгол буюу тэр Аз хүний тэр гоё гайхалтай зүйлийг харуулах нь хамгийн чухал буюу бидний нөгөө ялгаатай байдал буюу тийм гайхалтай үзүүлбэрийг би үзүүлэхийг бид нар маш их хүсэж байгаа. Эдгээр бол бидний яг туйлын гол зорилго гэж харж байгаа. Яг өнөөдрийн хүртэл хийсэн бэлтгэл яг мөн чанар нь одоо өнөөдөр хүртэл бидний таалагдж байгаа хэсэг тэр яг Монгол гэсэн тэр нөгөө чоны ойлгох хэсэг те тэр мөрөөс өгсөж байгаа хэсэг гэдэг яг энэ зүйлүүд учраас бид нар яг энэ зүйлээрээ илэрхийлээд бүжгээрээ илэрхийлээд Монгол хүнийхээ ур чадрыг таниулах тэгээ гайхшруулах гол яг туйлын зорилго гэж харж ирж байгаа. Яг бидэд сая хамгийн сүүлд юу үзлээ л да. Сараа өгшийнхаа захиасаар даалгавраар бүгдээрээ хамтдаа Fantastic Production-ийнхаа юу хийсэн зураг 2-ыг сурам ажиллагаа 3-ыг үзлээ. Тэг яг тэднийг үзээд ингээ байж тал яг нэг юмар айгу төстэй юм шиг санагдсан л та. Одоо жишээ нь Fantastic Production-ийн яг монголчууд те дэлхийн тавцанд өрсөлдөхүйц шүү гэдгийг одоо чанга дуугаар ингэж зарлах гэж илэрхийлэх гэж оролдож байгаа гэдгээрээ бид нар бас адилхан байгаа болов гэж бодсон. Бид нар ч гэсэн яг Монгол хүний чадвар те яг дэлхийн хэмжээнд гологдохгүй шүү тэднэртэй өрсөлдөхүйц хэмжээнд шүү гэдгийг бас харуулах гэж зорж байгаа гэж бодож байгаа. Одоо бидний бүжиг дэглэлт гэхэд яг л бүгднгийнх нь бие оролцсон те дэглэлт болгон дээр одоо нэг бүжигчнийх нь одоо оролцсон. Тэгээ яг бидний дотор яг юу мэдэрч байгааг одоо дэглээч маань гаргах гэж хичээсэн. Тэгээ Монгол хүний яг дотроос гарсан уран бүтээл гэж би бол харж байгаа. Тэгээд энийг ямар ч сан дэлхийд өрсөлдүүлээд медаль зулгаана. Үр дүнтэй. – 2014 онд би анх Moondance хамтлагтаа уулзж байсан. Манай герман клуб тэр жилийн дэлхийн аваргын тэмцээнийг Бремен хотод зохион байгуулж байхад би Moondance хамтлагийг хариуцсан зохион байгуулалтын ажилтан байсан юм. Тэднийг онгоцны буудлаас авах, буудлын руу явуулах гэх мэт тэмцээний туршид Moondance хамтлагийг тойрсон зохион байгуулалтыг хийж байсан гэсэн үг. Тэгээд 2 жилийн дараа 2016 онд тэд дахин дэлхийн аварга шалруулах тэмцээнд ирэхдээ Саранхуу багш маань тэдний Бремен хотод тэмцээнээс өмнө бэлтгэл хийлгүүлэхийг надаас хүссэн юм. Тухайн үедээ би бэлтгэлийн заалын л зохион байгуулж өгнө гэсэн бодолтой байсан ч бэлтгэл эхлэх үед маш сонирхолтой байдлаар тэдний бэлтгэлийн үйл явцад оролцсон, туслалцаа үзүүлж хамтдаа 7 хоног бэлтгэл хийсэн юм. Ингээд тэрний үр дүн ч амжилттай дуусч түүнээс хойш Moondance хамтлагтай хамтран ажилласаар ирлээ. Fire transforms us. Fire at rhythm. За өөр манайханд хэлэх зүйл одоо үт юм дээ. Үлдсэн юм уу? Алд өгч байгаа. Энийн агуулгын зорилго нь юу вэ? Блогийн зорилго. Монгол дахь сүлийн мэлтгэл баг байна мэн гэхүү. Бадрат өгч. Энэ тэгээд дангаараа ингэж юу болж арах юм уу? Яриа болж арах юм уу? Нийлүүлэх юм уу? Тэнд очиод нөгөөдөөсөө бас яриа авах. Баримтаар. Аха. Докюментари юм тийм. Гоё. Миний дараа медаль аваад нь халамжтай илэрхийлсэн. За тэгвэл бидний бүжиг Хөөш холдооч ээ. хаалан сууж, тухлан сууж. За та нарт микрофоноо шилжүүлье. Тэгээд энэ бүжиг маань бол
Миний бодлоор бүх бутан шөрмөсийг маш гоё ажилуулсан. Хүний одоо чи юм ярьж штэ. Бүх харамлыг харуулсан. Олзууд чи эртээр Бараг онгод тэнгэрээ дуудаад байгаа. ойр ирсэн нүд чаар түм гэдэг чи угаасаа Бас нэг сонирхолтой юм нь урд өмнө бас яг ажиллаж байгаагүй их юунууд ажиллаад байгаа. Булчингууд болроо хизээч болорж байгаагүй тим юмуд ажиллаад. Тэгээ энэ жилийн бүжиг бидний бас ур чадварыг маш их нэмэгдүүлсэн. За тэгээ ер нь монголчуудын гадныхан ер нь юу гэж хардгийн. Тэгээ бидний хувьд ч гэсэн бас ингээд энэ байрыг урагшлуулмаар байна. Бид нар өөрсдөө дэлхийд бас монгол хүмүүсийн ур чадварыг таниулах гэсэн юм зорилгодоор нэгдсэн хүмүүс. Тэгэхээр яг энэ төвшөндөө байгаад байж бол бид нар бүгдээрээ нэг нэгэндээ итгэж байгаа. Цаана нь яг эдгээр залуучууд маш олон хүмүүс биднийг тусаж дэмжиж ажилладаг. Манай дизайнер гэрлээ бүх хувцас. Манай заяа их болохоор бидэрт одоо тоон гэрэтэн болон бусад багш нартай холбогдоход маш том тусламж үзүүлсэн. Тэнд бас бичлэг авч байгаа хүмүүс маань ингээд бас төвшингээд залуу яг өөдөөс хараа зогс. За ингээд хүүхдүүдээ өнөөдөр бидний бас сүүлийн бэлтгэл. Тэгээд бүх хүүхдүүдтэй амжилт хүсье. За бүгдэнд нь баярлалаа. Бид Монголд За хөдөлгөөнийг манаас хөлнө гэмтсэн жоохон яана гайг байгаа баянга. За баярлалаа. Fire and rhythm. Weiteres Team aus der Mongolei. The Power of the Four Elements. Moon Dance, auch aus der Hauptstadt Ulaanbaatar.